Өдрийн өглөөний мэнд хүргэе. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзэн бурхан руугаа хандаад залбирцгаая. Баярлалаа эзэн минь, энэ цагийн төлөө баярлалаа. Энэ цагт таны үгийг уншиж хахад та үгэнд илчилтийг өгөх болтугай эзэн. Тэгээ өнөөдөр сонсож байгаа итгэгч нэг бүр дээр үнэхээр ухаарлыг өгөх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Бид нар өнөөдөр алдаанаас суралцж байхад алдаа гарах шалтгаан бас аимхай хулчгар байдал байдаг. Тэгээ бүгд 2 дугаар Тимот номын 1-р бүлгийн 7-8-ыг хамтдаа уншъя. Учир нь бурхан бидэнд айдсыг бус харин хүч, хайр бай, биеэ захирах сүнсийг өгсөн. Тиймээс бидний эзний гэрчлэлээс түүний хоригдол надаас бүүж, харин бурхны хүчээр сайн мэдээний төлөө надтай хамт зов. За, Илч Паул өөрийн дагалдагч Тимотед ийм цагтл бичсэн байна. Энэ Тимот 1-2 дугаар бүлэг дээр Илч Паулын үнэхээр Тимотыг дандаа зоригжуулсан, дандаа ятгсан, бүү бити хулчий гэсэн зүйлүүдийг дандаа ятгаж өгчээсэн байгаа. Үүнээс харах юм бол Тимот үнэхээр бүрэг ичимхий бөгөөд аимхай хулчгар байсан энэ чинь харагдаж байна. Тэгэхээр өнөөдөр Тимотийн байдал тэр төрөлхийн хулчгар хүнийг Паул зоригжуулж байгаа. Хэрвээ бид нар хулчгар аимхай байвал Бурхны үгийг дамжуулж чадахгүй, Бурхны сайн мэдээг ярьж чадахгүй маа. Тиймээс бид нар энэ Паул, Илч Паулын зоригжуулсан, Тимотед зоригжуулсан бүү өнөөдөр та нарт эзний үгийг дамжуулах ариун сүнсний хүч та нарт өгөгдсөн байна. Мөн хайр өгөгдсөн байна. Тэгээд бие захирах сүнсийг эзэн өгсөн. Энэ нь гар тавилтаар дамжуулж өгдөг юм а гэдгийг сануулж байна. Өнөөдөр Бурхны агуу гайхамшигт ажлуудыг хамгийн сул дорой бөгөөд тэр төрөлхийн аимхай хулчир хүнээр ч гэсэн дамжуулж Бурхан ажиллаа хийж чаддаг юм а. Тэгвэл Тимотиг харж хахад, Паулын дагалдагч Есүсийн дагалдагч Тимотиг харж хахад тэр чуулгануудыг босгож чадсан, тэр чуулганаа босгож чадсан, эзний үгийг урамшуулж чадсан. Яг тэгвэл Паул энэ дээр дандаа зоригжуулж, замжилт зааж өгчээсэн байна. Тэгвэл удирдагч нартай бид нар байх ёстой маа. Бид яагаад удирдагч нартай байгаад, яагаад эсийн бүлгийн, яагаад D5 ахлагчтай байх ёстой юм бэ гэвэл тэдгээр ахлагч нар, тэдгээр пасторууд, тэдгээр удирдагч нар үнэхээр таныг зоригжуулж идэгин, таныг ятгаж өгч идэгин, эзний үйлчлэлийг хийхэд түлхэж өгч идэг учраас бид нэр ахлагч пасторхаа өмнө дуулууртаа дагах нь чухал юм аа. Мөн тэднийг хүндэтгэж үгийг нь анхааралтай сонсож дагах жаахад бидний дотор байгаа сул дорой байдал, тэр аимгай байдал, тэр ярьж чадахгүй байдлыг хүртэл засаж цааш нь чиглүүлж өгдөг юм аа. Тэгээ энэ ишлээс ингээ харж байхад эзний үйлчлэл хийхэд заавал зоригтой үнэхээр ярьдаг хүн хийдэг биш юм аа. Эзний үйлчлэл хийхэд сул дорой хулчгар байсан ч гэсэн хийж чадна. Энэ яа тэгвэл ариун сүнсний хүчээр дамжуулаад хийгддэг учраас бидний сул дорой байдлыг эзэн хүчрхжүүлж өгдөг юм а гэдгийг энэчнээс суралцаж болно. Мөн дээрээс нь удирдагч хүнийг бие захирах хянах явдал гэдгийг хэлсэн байгаа. Тэгээ өнөөдөр хамгийн шилдэг хүн, хамгийн шилдэг удирдагч гэсэн алдаа гаргадаг. Гэхдээ алдаа гаргасан гэд хулчиж суух биш, алдаа гаргасан гэд хошоо ухрах биш, харин зоригтой Бурхны үйлчлэлийг хийдэг, Бурхны үгийг дамжуулдаг зоригтой нэгэн байцгаая гэж уриалж байна. Тэгээд өнөөдөр Тимотед тэр аимхай хулчгар байдал сул дор байсан бол Паул түүнийг зоригжуулж өгсөн юм а. Тэгээ аимхай хулчгар байдлыг бид нэр үүнээсээ болж алдаа гарахгүйгээр хамтдаа Христийн бие хамтдаа урагшаа явхад энэ хулчгар байдлыг ч гэсэн ялж чадах юм а гэдгийг би бас та нарт хэлж өгье. Тэгээ баярлалаа. Хамт байсан те бүгд хамтдаа залбирая. Эзэн минь баярлалаа.
Бид үнэхээр аймхаа хулчгаар эзний үгийг ярихдаа, эзний үйлчлэг хийхдээ үнэхээр би чадахгүй гэж хулчиж яадаг. Харин бид хэн нэгний ятгалаар өдөртөгч ахлагч пасторын ятгалаар уран зоригтой урагшаа алхдаг. Мөн дээрэс нь гар тавилдаар тэр тослогоон дотор мөн ариун сүнсний хүч чадал эзний ажлыг хийдэг юм аа. Тэгвэл өнөөдөр бид нар энэ чинээс таны ариун сүнсний хүч чадал бидэнд урсан ирж бид таны үгийг дамжуулж танд үйлчлэх болно гэдгийг танаас гун залбирч байна. Бидний аймхай байдлыг та ариун сүнсний хүчээр хүч ба хайраар сольж өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За та бүхнийг бурхан эвээх болтугай. Амен.